Над руу инстаграмаар нэг өдөр мессеж ирлээ. Тэгээ би харсан чинь чамд аав байдгүй юм байна. Би мэдсэн. Яваад өгөхөд нь гэ мессеж хүрээд ингээд онцлог дараа гадагшаад тийш ингээд аав яах. Тэгэл манай аав хоёр нэрийн хөгшөрж байгаа юм да. Тийм болохоор ингээд шинжилгээ мэлж өгж байгаа юм гэсэн манай аав ингээд хор тавдартай болж өчлөгдөө. Ээж чинь тэд байнга бич эргэж ирэхгүй юу? Ээж маань бол агуу юм дээ. Одоо манай ээж гэсэн надад маш их санаа тавьдаг. Та нар миний бичлэгийг үзэх юм бол яг тэр шиг аав амар их санаа тавьдаг. Аав ээж хоёр маань байж болох бүх зүйл хийсэн баггүй юу? Бүх хэмжлэгээ, бүх том гэсэн хаалгаа, бүх хамгийн сайн гэсэн эмч бүх зүйлийг ингэ хийсэн. Данч нэг эмчийн буруутай үйлдэл ингээд босон. Тэ уруулалтанд ахиад нэг үнэрлүүлсэн аваа. Тийм болсон. Сэвэлцсэн талаар ахиад авт. Аман одоо бидний дэргэд хариу нэгтгэхгүй яасан юм. Ингээд аваа гэдэг хүн байхгүй. Аваа гэсэн ч гэсэн нэг утгаа би залхахад байна уу миний хүүгээд хизээж авахгүй болсон. Яасан их аав ээжээс хайртай хүний алдчихсан хүмүүс энийг ойлгох таны минь зэмлэл. Тэгж байгаагүй хүмүүс бол ойлгохгүй. Ээж төр одоо аавыг амар санаж байгаа. Сэвэлцсэн талаар. Тэг манай аав хор тавдар гэдэг өвчнөр онцлогдоод. Чи би яг юу нэг хэлэхгүй. Би одоо зүрхэл сэтгэлд ингээд баян байж байгаа. Аавга маш их санаж байна.